Алтан сарнаа 2024. Ганцаар сэтгэж, шин санаа, шин шийдлийг олж хэрэгжүүлэх гэдэг зөвхөн эхлэлт үгүй. Ийм амжилт ихэнхдээ төр зурих бас хязгаарлагдмал байдаг. Харин хамтын хүчээр бүтээсэн амжилт тогтвортой, урт хугацаанд илүү амжилтыг бий болгож чаддаг. Нийгмийг илүү сайн сайхан, тэгш хүртээмжтэй, мэдлэг боловсралтай, эрүүл, эрч хүчтэй амьдрахад хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг мандайлагчид аль ч цаг үед бидний дунд оршин байсаар ирсэн. Ирэх тэгш нийгмийг тогтооход нэгдсэн тэдний галт цог, эрч хүчийг улам илүүтэйгээр бадраахад урам зориг, дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй. Социал-демократ Монголын залуучуудын холбооны Алтан сарнаа наадам 2000 оноос эхлэн Монгол хүний үн цэнийг өндөрт өргөж, салбар бүрээс нийт 100 гаруй шилдэг төлөөллийг тодруулж, амжилтыг нь урамшуулсаар ирсэн билээ. Харин 20 дахь удаагийн наадмаас эхлэн өнгө төрхөө өөрчилж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж буй шилдэг төслүүдээс сонгон шалгаруулж, дэмжлэг, урам зориг өгч алдаршуулах болсон билээ. Өмнөх 19 жилийн хугацаанд манай социал-демократ Монголын залуучуудын холбоо Монгол хүний үн цэнийг өргөх зорилготойгоор Алтан сарнаа наадмаа зохион байгуулдаг байсан бол 20 дахь жилээсээ буюу бид нар ковидын цаг үед 2021 онд нийгмийн шилдэг инновацийн төслүүдийг шалгаруулдаг ийм хөлбөр рүү шилжсэн. Бүх зүйлийг бол юу гэдгийг өнөөдөр ингээд нийтлэг хандлага бол төр хийх ёстой гэдэг хандлага байгаа. Тэгэхээр залуучууд бид бол бидний хамтын үн цэн бас асуудлыг шийдэж чаддсан шүү гэдгийг хамтын үндснээрээ бий болгоод тэр төслийг дэмжиж авчих юм бол тэр төсөл ч гэсэн цаашдаа төрийн оролцоог өөр мэдээж үг эртний нийгэм мэдэн олон нийтийн байдм уу залуучуудын хамтын хүчээрээс ийм асуудлуудыг шийдэх боломжтой шүү гэдэг кейсүүдийг бид бүхэн харуулахыг хүсэж зорж төслүүдэд энэ шилдэгүүдийг олгож байгаа. Энэ төсөл хийж байгаа хүмүүсээ олон нийтэд таниулан сурчлах, залуучуудаа түгээн дэлгэрүүлэх энийг ойлгуулснараа бидний дараагийн шинэ үе зөвхөн өөрийнхөө төлөө биш нийгмийн бусад бүх хүмүүсийн төлөө хамтдаа энэ нийгмийн өөрчлөлтийг хийх нь чухал юм байна гэдэг мессеж өгөхын тулд төслөтрүүдийг хайх, төслөтрүүдийг шагнаж урамшуулах чиглэл рүү бид нар орсон. Мөн дээрээс нь манай хамт олон ч гэсэн өөрсдөө энэ төслийг маш олон жил судалсан байгаа энэ эрдэмтэн, мэрэгчлэтнүүд, тухайн залуучуудын байгууллагууд, төрийн бас байгууллагуудаас өөрсдөө суралцаад бодлогын ямар нэгэн алдаа гарахгүйгээр тэр хүмүүсийн хийж хэрэгжүүлсэн төслийн үр дүн эсвэл болохгүй байгаа зүйлийг яаж болгох вэ? Болсныг яаж илүү боловсронгуй болгох вэ гэдэг тал руугаа ажиллая гэж бид нар зорж байгаа. Энэ удаагийн Алтан сарнаа наадмаар манай Алтан сарнаа цом төслөө дараагийн шатанд гаргахад хүрэлцэхүйц мөнгөн шагналыг бас дагалдуулж шагнаж байгаа. Энэ бол бид нар энэ төслийг нэг удаа хийгээд дуустдаг биш, цаашдаа тогтвортойгоор урт удаан үргэлжлэх нь чухлаа гэдгийг онцолж байгаа гэдгийг та бүхэн манаас ойлгохыг хүсэж байна. Манай үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний томоохон хувийн хвшлийн компаниуд маань нийгмийн хамтын үн цэнийг бүтээж сайн төслүүдийг шагнаж урамшуулахаар болсон гэдгийг дуулахад таатай байна. За магадгүй бид нар нэг хүн шагнал гардуулаад тухайн үедээ баярлаад өнгөрч болно тийм ээ. Манай Алтан сарнаа наадмын шинэ концепцийн хамгийн чухал зорилго нь бид нар бол адилхан бүгдээрээ нэг асуудлуудтай байгаа. Тэр асуудлуудаа урт удаан хугацаанд тогтвортойгоор хамтдаа шийдъя. Эргээд сайн сайхан нийгэмд хамтдаа амьдрья гэсэн ийм үндсэн зорилготойгоор Алтан сарнаа шинэ формат ажиллаж эхэлнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа гэдгийг бас хэлмээр байна. Алтан сарнаа 2024 наадам урт хугацаанд тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж, нийгэмд үр дүнгээ бодитойгоор үзүүлсэн төслүүдээс шалгаруулж, эрүүл мэнд, боловсрал, хүртээмжтэй нийгэм, инновац технологи, байгаль орчин гэсэн төрлүүдэд шилдэгүүдийг тодруулах болно. Энэ жилийн тухайд Алтан сарнаа CGM сайтыг бүтээж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 5 төрөлд нийт 110 гаруй төслүүдийн материалыг хүлээн авчээ. Эдгээр төслүүдээс шилдгийг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулъя. Шүүгчдийн бүрэлдэхүүнд өнгөрсөн 20 дахь удаагийн наадмын ялагчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид, социал-демократ Монголын залуучуудын холбооны төлөөлөл багтсан байгаамаа.
Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн 17 зорилго Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд чанартай боловсролыг дэмжих тухай тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Тиймдээ ч Алтан сарнай наадам боловсролын сэдвийг чухалчилж, нийгэмдээ эерэг бодиттой нөлөөллийг үзүүлж байгаа төслүүдийг алдаршуулж байна. Энэ жилийн Алтан сарнай наадмын хамгийн ихний номинац боловсрол төрөлд ямар төслүүд хамгийн сүүлийн шатанд шалгаран өрсөлдөж байгаатай хамтдаа танилцгаая. Mobicom корпорац компаниас 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрд бүтэн боловсролыг хүртээх Smart Education төсөл одоогийн байдлаар Улаанбаатар хотын Хан уул, Баянзүрх, Багнуур дүүрэг, Сэлэн, Говьалтай, Баян-Улирын аймгийн нийт 6 сургуульд иж бүрэн дижитал танхимыг тохижуулжээ. Ингэснээр сүүлийн 2 жилийн хугацаанд хот хөдөөгийн 14 сургуулийн 27,000 сурагч технологийн дэвшилт танхимд интерактив хичээл судлан өөрийгөө хөгжүүлж байгаа юм. E-School нь дотроо 3 аппликейшн, 3 системийг агуулсан боловсролын оролцогч тал бүрд үнцэн тус дэмээ өгөх нэгдсэн платформ юм. Одоогийн байдлаар тус платформыг 200 гаруй сургууль, 180,000 сурагч өдөр тутамдаа ашиглаж байна. 21 аймгийн хүүхэд залууст STEM боловсрол олгож, робот угсрах, код бичих, электроникийн суурь ойлголтуудыг өгөх сургалтуудыг тогтмол явуулж, ирээдүйн инженеруудын анхны гараагаа эхлэх цаг нь болж байгаа Unitel Hub төсөл юм. Энэ жилийн наадмын сүүлийн шатанд өрсөлдөж, шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг төслүүдэд бид гинтийн бэлэг барьж, Алтан сарнай цомыг хөргүүлж байгаагийн ташрамдуулгая. Ингээд эхний ялагч боловсрол төрөлд ямар төсөл шилдгээр шалгарсныг хамтдаа харцгаая. За бүгдээ сайн байцгаад уу. Яас дуусах юм бэ? Та бүгдээ шинэ ошижилгээ баярыг хүргье. Бодрон орох цагаан цасан таны Монголын дүүрэг өөр төгийн хуудас дахиныг нэмлээ. Өндөр тэдний насыг нэгээр дэд утсан шинэ он шинжиг айцлан гэлээ та бүхэн. Алтан сарнай наадмын боловсрол номинацийн шилдэгээ тодорсон Unitel Hub багц төслийн баг хамт олондоо чэнслэсээ нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж боловсролын салбарт өрөөгөө өгч чадсан энэхүү ажлаа цаашдаа доктортой шоо ордон жилээр ингэж хэрэгжүүлж яваарай гэдэг. За Алтан сарнай наадмын хамт олонны зүгээс за энэхүү сайхан цомыг наадмын хэлэг өгч. 나도요 많이 하셨죠. 자 모든 마이님이 돌이야. 하나방이 한박다가 일부세 하나 스킨 저렇게 우베리야. 오, 그래 보이비. 아, 들어. 아, 좋습니다. Алтан сарнай наадмын боловсрол номинацид Unitel STEM Hub төсөл маань шалгарсан. Манай хамт олон туйд их баяртай байна. Баярлалаа. За ингээд та бүхэн манай төслийн маань талаар, бидний үйл ажиллагааны талаар мэдгүй байж магадгүй. Ингээд төслийнхаа талаар та бүхэд танилцуулъя. Unitel Group бидний ирээдүй болсон хүүхэд залуустаа сэтгэн бодох, бүтээл чадвараа хөгжүүлэх, бие даан суралцах болон багаар ажиллах, инженерчлэлийн мэдлэг олгох эрхэм зорилгодоор Монгол орон даяар Unitel Hub төвөө байгууллаа. Боломжийг хүн бүрд. Unitel Group-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд одоо орон нутаг болон Улаанбаатар хотын нөгөө цахим зааг гэдэг юм, дээрээс нь digital literacy гэдэг маягуух ялгаатай болж байгаа учраас үүнийг бууруулахад тодорхой хэмжээний нөгөө хувь нэмэр оруулах юм хөтөлбөр санаачилж хэрэгжүүлээгээд 2022 оноос эхлээд Unitel STEM Hub гэдэг энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн маань үндсэн зорилго болохоор 21 аймгийн одоо хүүхдүүдэд STEM боловсролыг одоо түгээх
технологи, инженерингийн сэтгэлгээтэй ирээдүйд ийм одоо асуудлыг шийддэг, инженеруудыг бүтээх зорилготойгоор энэ төслийг хэрэгжүүлж исэн. Өнөөдрийн байдлаар 21 аймагаас 20 аймагт нь бид бүхэн ингээд үйл ажиллагаагаа эхлүүлээд одоо энэ жилийн хувьд 800 гаруй хүүхдүүдэд бид нэр одоо ийм үйлчлэгээ хүргэсэн байгаа даа. Бид бүхний хувьд 21 аймгийн гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын ерхий газартай хамтраад хүүхдийн ордонд бид нэр ийм танхимыг тохижуулж гисэн баа. Магадгүй энэ нь болохоор ямар нэгэн сургууль ч юм уу эсвэл ийм өөр объектэд байршуулах нь өөрөө нөх хүртээмжийг хумхацсан учраас хүүхэд болгонд нээлттэй одоо нэг дор одоо 20-30 хүүхэд ийм үйлчлүүлэх боломжтой интернет, өндөр өрсний интернет, одоо десктоп компьютертэй, сургалтын хэрэглэгдэхүүнтэй ийм танхимыг бид нэр тохижуулаад дээрэс нь нэмэх нь тухайн сургалтын хөтөлбөрүүдийг, сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын заах арга зүгээр хангаад ийм иж бүрэн хүүхдүүдэд систем боловсрол олгох юм төвийг бид нэр ингээд байгуулсан байгаа. Иргэжил толгойд бид нэг жилдээ нэг ийм 10-аас 12 мянган хүүхдийг ингээд сургахаар ийм одоо таарах тавьсан жилийн маань хувьд ингээд явж байна. Цаашдаа бид нэр уг төслөө бол одоогоор бол ингээд нэг 5 жилээр дахиад ингээд дахин одоо төлөвлөөд явж байна гэсэн. За өнөөгийн бидний амьдралд одоо технологи гэдэг үйл зайлшгүй бүр ингээд юм салшгүй нэг хэсэг болсон байна. Ялангуяа энэ цаашлаад улс их орны хөгжил, эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр бол инновац, ялангуяа технологийн шинжилэл, дэвшилтүүд айгүй тийм чухал хувь нэмрийг оруулж байна. Ингээд Алтан сарнай наадмын технологи, инновац одоо номинацид өрсөлдөж байгаа төслүүдтэй танилцгаая. Анхны хэмэл оюунд ажилтан танилцуулсан Чимгээ Systems компани. Энэ бол харилцагчийн үйлчлэгээний чиглэлд мэргэжсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн систем юм. Манай улсын экспортын чухал бүтээгдэхүүнд тооцогддог хоньны ноосыг ашиглан агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр үйлдвэрлэж байгаа Airy компани. Тэд байгальд 100% задардаг хоньны ноос ашиглаж агаар цэвэршүүлэгчийн фильтр дотоодын зах зээлд нийлүүлж байна. Үхрийн өтгөн буюу аргалыг байгаль дээлтэй аргаар дахин боловсруулж цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Re-Paper студ. Шин санаа гэдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр бидний амьдралыг хөгжүүлэхөөс гадна нийгмийн бүх хил бүлгүүдэд үйлчилж тэр хэрээрээ амьдралын чанарыг сайжруулж байдаг. Олон хүн төртөмжтэй шууд эерэг нөлөө үзүүлж чадхуй шийдлийг санд болгосон ямар төслийн хамт олон Алтан сарнай наадмын инновац технологийн салбарын шилдэгээр тодорхойг хамтдаа харцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн сууцгааж байна уу? Сайхан баярлцгааж байна уу? Өвлийн өвгөн аав нь та бүхнийхэн баяр дээр баяр нэмэхээр үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээхнүүр цан хөвргөө татуулан цасан өгтөө дагуулсаар яран ярсаар ирлээ. Алтан сарнай наадмын инновац номинацийн шилдгээр тодорсон Чимгээ Systems компанид бэлгийн гардуулъя. Ингээд Чимгээ Systems компани захирал үүсгэн байгуулагч Санилгын Бадрал таныг өвлийн өвгөн авсан бэлгэн ирж авна уу хэмээн урья. За хүүхдүүд минь нийгэмд эерэг нөлөө үзүүлж олон хүнд өрөөгөөж өгч чадсан энэхүү их ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За ингээд энэ одоо нэр хүндтэй Монгол улсын жил одоо шинэ жилийн баяраар тэгээ улс даяар ингээд шалгаруулдаг энэ наадмын инновацийн одоо шилдэг шагналыг авсан Чимгээ Systems, Polarsoft энэ компанийнхаа хамт олонд баяр хүргье. За миний хувьд бол туул юм баяртай байна. Ингээд анх удаагаар бид нар ч одоо ийм улсын шагналыг авчих шиг байна шүү дээ. За бүгдд нь амжилт хүсье.
За бид юу хийдэг вэ? Ингээд та бүхэндээ өөрсдөө танилцуулъя. Электrik шалгаж байна. Бүх гэрлийг шалгаж байна. Техник технологи бэлэн байдлыг шалгаж байна. Үүний албан ёсны нээлтийг эрхлэе. Чимгээ Systems маань 19 онд байгуулагдсан Bolorsoft компани суурин дээр байгуулагдсан Монгол залуучууд монгол хэл дээр хэмэл оюуны технологиг хөгжүүлж монгол хүний бүтээмжийг өсгөх, эргүүлээд яг энэ монгол хэлээр ярьдаг хүмүүс, бизнесүүд маань дараагийн түвшинд гаргахад хэмэл оюун том төлөвлөс болох учраас энэ чиглэлийн технологиудыг хөгжүүлэе гэсэн зорилгоор байгуулагдсан байна. Хамгийн анх бол текстийг дуу яриа руу хөрвүүлэх, за эргүүлээд дуу яриаг текст болгох технологиг бид нэр хөгжүүлж гаргасан байгаа. За энэ технологи дээр суурилсан олон бүтээгдэхүүн гарсан. Хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа нь бол хүн болгоны мэдэх бол чимээгээ keyboard гэдэг. Энэ маань бол нэг ойролцоогоор хагас сая хэрэглэгчтэй болсон байна. За энэ дээр суурилаад бичээж, уншигч гэдэг олон сонирхолтой бүтээгдэхүүнүүд бид нар гаргасан байна. За үүгээрээ бид нар зогсохгүй цаашаа дараагийн төвшөнд бид нар игүнэ хэмэл оюуны технологи Монгол бас хамгийн анх бас дэлхийд бас шинэлэг хэмэл оюунд агент хөгжүүлж энэ жил зах зээл дээр гаргаж танилцуулсан. Одоогоор 10 орчим байгууллагууд манай энэ бүтээгдэхүүнийг ашиглаад өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг дараагийн түвшинд гаргаад явж байна. Чимээгээ Systems компани танд хэмэл оюуны ололтод дэвшнийг танилцуулахад бэлэн боллоо. Intelligent Virtual Assistant буюу хэмэл оюунд агентыг бид бүхэн энэ жил одоо Монгол улсад анхудаага танилцууллаа. Энэ нь бол одоо биегүй боловч роботтэй хэмэл хүн л гэсэн үг. Гэхдээ харилцагчийн төвийн одоо ажилтан гэсэн ийм чиглэлээр мэргэжсэн ийм виртуал ажилтнуудыг анхудаага бид бүхэн 2024 онд амжуулж бүтээлээ. Энэ бол одоо Монгол улсын бизнесүүдийг тэлэх, эдийн засгийг томруулахад тодорхой хэмжээгээр томоохон хувь нэмэр оруулна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Цаашлаад бас Төв Азийн зах зээл рүү бид нар технологи экспортлохоор төлөвлөж байна. Энэ жил бол бид нар ер нь технологиудынхаа үндсэн суурийг тавиад бүтээгдэхүүн болгоод зах зээл дээр танилцуулсан жил болсон. Цаашаага бид нар зах зээлийн улам тэлэх одоо зорилготой байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас болоод байгаль орчин маань доройтож бохирдож байна. За энийг шийдэх олон санаачлага төслүүд гарч ирсэн байгаа. За олон байгууллагууд, хувь хүмүүс хамтраад олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Ингээд энэ жил Алтан сарнаа наадмын байгаль орчныг хамгаалах номинацид ямар төслүүд нэр дэвшиж байгаатай танилцъя. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар хөтөлбөрийн хүрээнд People in Need олон улсын төрийн бус байгууллага, ТОС холбоо, шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилга архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц төсөл. Unitel Group-с 2021 онд анх санаачлан өдгөө 4 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа хөв цөөрн төсөл нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран 2024 оны байдлаар 80 гаруй хөв цөөрн байгуулжээ. MCS Coca-Cola компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаанд бүтээгдэхүүний савлгааг 100% дахин боловсруулах зорилгоор хувийн цэрийн хаягдалгүй дэлхий компанид ажлыг өрнүүлсээр байна. Аяны хүрээнд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт нь 2021 онд ашиглалтанд оруулсан TML пластик үйлдвэр юм. Байгаль орчны асуудал бол хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн том сорилтуудын нэг үлээ. Бидний амьдрал, ирээдүйн хойч үеийн маань амьдрал их дэлхийтэйгээ хэрхэн харилцан үйлчлэхээс ихээхэн хамаарна. Хэрв хүн бүр байгаль хамгаалах асуудал дээр дор бүр нэвлэлтэнд нэгдэж хариуцлагатай байж чадвал их дэлхийн маань илүү эрүүл, тогтвортой байж амьдрах орчин маань ч тэрээрээ сайжрах юм. Байгаль хамгаалах асуудал бол зөвхөн экологийн асуудал төдийгүй нийгмийн, эдийн засгийн, соёлын ч асуудал мөн. 21 удаагийн Алтан сарнаа наадмын байгаль орчны номинацид ямар төсөл шилдгээр шалгарсныг хамтдаа харцгаая.
байцгаана уу. Бодрон орох цагаан цас нь талын Монгол ийг дүүргэж уурал төгхийн хуудас дахинэгээр нэмэлтлээ. Хүн төрдөгт нь нэг нас иймхээр хүсэл мөрөөдийг дуудсан шинэ он шинэ жил хайцлан ирлээ хүүхдүүд минь. Энэ цаг мөчид маань Алтан сарнаа наадмын байгаль орчин номинацийн шилдгээр тодорсон Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чив, багц төслийн багийн хамт олондоо хүнд төглийн үг аавн хүндгэл зөөлөн энэ олон сайхан иргэн хүүхдүүдтэйгээ та бүхнийхээ энэ сайхан өдөр ажлын энэ өдөр нь хүрсэн ирлээ. Баярын минь дүргийа. Баярлаа. За танд. Wow. Huge bouquet, huh? Wow. Thank you. Баярлаа. За Алтан сарнаа наадмынхаа энэ байгаль орчны номинацийг шалгарч Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц гэдэг төслөөрөө энэ шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Бид юу хийдэг вэ гэдгээ танилцуулъя гэж бодож байна. Хамтдаа явцгаая. Өвлийг үнтэй давхад тань туслах Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц. Нүүрсгүй шийдэл, ногоон ирээдүй. Тэгэхээр энэ төсөл маань 2018 онд эхэлсэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж ирсэн агаар орчны бохирдлыг бууруулах замаар их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг энэ хөтөлбөрийн хүрээнд эхэлсэн байгаа. Тэр үед бид нар Баян Хонгор аймагт анхны 200 өрх айлдын Монгол гэрийнхаа дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг суурлуулж байсан. Үүний дараа Өмнө Говь болон Говь Алтай аймагуудын ард иргэд маань хүлээн авч энэ багцыг хэрэглэж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар бид нар 5000 орчим өрх айлд хүрчээд байгаа. Энэ маань цаана 20 мянган хүмүүс, за үүний дотор 10 гаруй мянган хүүхдүүд үүний үр ашгийг хүртэж байна гэсэн үг юм л да. Хүүхдүүд бол гал төлдөг айлд маш юм аюултай юм эзэгтэй тийм байдалд бол өсөж хүмүүждэг байгаа. Яагаад гэвэл хүүхэд гал руу унах юм эрсдэлтэй байдаг. Түүнээс гадна Монгол гэрт амьдарч байгаа айл өрхүүд маань маш их энэ одоо бидний ярьж сурснаар халуун тоогоо гэж нэрлэдэг зүйлийг хэрэгэлдэг. Энэ маань бас төлөгдөх эрсдлийг бол дагуулдаг. Энэ байдал бол байхгүй болсон байгаа. Түүнээс гадна эмэгтэйчүүд охтууд бол галаа бол их мандаг гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгвэл энэ цагаа бол хэмнээ түүнийг өөрийнхөө хэрэгтэй, дуртай зүйлдээ, ажил хөдөлмөр эрхлэхдээ сургалтаа одоо ингээд зарцуулдаг болсон. Монгол гэрт гарч байгаа хог хаягдлын дийлэнх хувь бараг 66-аас 70% нь болохоор үнс норм эзэлдэг байгаа. Тэгэхээр энэс бас бүрэн салсан байж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө маш их үр ашигтай нийгмийн одоо юм ач холбогдолтой төсөл гэж хэлэх байна. Тэгэхээр энэ төслийг бол Нүбийн хүүхдийн сан ганцаараа бол хэрэгжүүлээгүй. За энэ дээр шинж ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн мэргэд маань анхны туршилтыг хийгээд анхны одоо бүтээгдэхүүнийг гаргаж байсан байгаа. Түүнээс гадна манай People in Need гэдэг олон улсын төрийн бас байгууллага Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран ажиллаж одоо ийм хүртээмжтэй зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж байсан олон иргэдэд хүрсэн байж байгаа. Зөвхөн 2024 он гэхэд л 1.1 сая $. Манай аймагуд маань гаргаад иргэддээ энэ бүтээгдэхүүнийг хүргэж байсан байгаа юм. 2024 оны Алтан сарнаа наадмын шилдэг төсөл цомыг бидний чип төсөл хүртсэндээ баяртай байна. Бидний энэхүү төсөл нь 2019 оноос эхэлсэн бөгөөд бага насны хүүхдүүд болон нийт иргэдийн агаарын бохирдол өртөх эрсдлийг бууруулах, мөн хүлэмжийнхэн ялгарлыг багасгахад чиглэсэн. Бид энэхүү амжилтандаа бахархаж хамтран ажилласан түншүүдэд талархаж байна. Уг төсөлд хамтран ажилласан байгаль орчны яам болон бусад байгууллагуудын дэмжлэг чухал байлаа. Бизнесийн хамт олон бусад түншүүдийг Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран ажиллаж агаарын бохирдолд өртөж байгаа айл өрхөд туслах, Монгол хүүхдүүдийн болон иргэдийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулахыг урьж байна. Баярлалаа. Thank you. Хүн төрөлхтний хамгийн чухал зүйл бол яа харахгүй эрүүл мэнд. Тийм болохоор монголчууд бид нэр эрүүл энхийн түмэн жаргалан гэж ярьдаг байгаа. Алтан сарнаа наадмын эрүүл мэндийн номинацид ямар төслүүд өрсөлдөж байгааг харцгаая. Оюу толгой компани 2022 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол эрэгтэйчүүдийн дундаж насыг нэмэгдүүлэх зорилготой 80 насны аян. Уг аяны хүрээнд Монгол эрчүүдийг эрүүл мэндэд анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар нийгэм гэр бүлтэй олон жилийн турш түшиг тулгуур нь болоход уриалах ажлуудыг өрнүүлсэн юм. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, хэрсэн ухаантай шин цагийн Монгол эрүүнийг хамтдаа бүтээх хинэгтэй Монгол эрх хүнд төсөл.
Нэгдсэн үндэсний байгууллагын залуучуудын зөвлөх орооноос санаачлан нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Naturella брэндтэй хамтран хэрэгжүүлсэн Period UB төсөл. Уг төслөөр дамжуулан өсвөр насныхан цаашлаад олон нийтийн дунд сарын тэмдгийн тухай зөв мэдээлэл түгээх зорилготой юм. Эрүүл бие, оюун санаа гэдэг зөвхөн хувь хүний төдийгүй түүний гэр бүл, эргэн тойрон, улс оронд ч чухал нөлөөтэй. Монгол хүний эрүүл мэнд амь насыг авран хамгаалах, цаашлаад тэдгээрийн амьдралын хэм маягийг өөрчлөх, илүү сайжруулахад чиглэсэн олон төрлийн төслүүд бидний эргэн тойронд хэрэгжиж байна. Эдгээрээс хэн нь шилдгээр тодорч Алтан сарнаа 2024 наадмын эрүүл мэнд номинацад ялалт байгуулсныг хамтдаа харцгаая. Сарнаа наадмын эрүүл мэнд номинацийн шилдгээр тодорсон 80 насны төслийн багийн хамт олон та бүхэндээ баяр хүргэе. Олон хүний эрүүл мэндийн төлөө аян өрнүүлж, эрэг нөлөө өр өгөөж өгч чадсан энэхүү ажлаа цаашид доктортойгоор урт хугацаанд өргөжлүүлэн хийхийг хүсэн ирээ. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг чинцлээсээ хүсэн ирээё гэд өдний хүнд төрлийн аавн хөөрхөн бицэн хүүхдүүдтэй өдөр бэлэг болж байгаа шүү. Эрүүл мэнд номинацийн шилдгээр тодорсон 80 насны төслийн багийн хамт олондоо хүндэт цомыг өргөн барья. Амунгийн сайхан алга бицгийг барьж байгаа шүү. Та бүхэндээ одоо гинтийн бэлэг болж одоо хүндэт өвлийн үг аавн хөөрхөн бицэнсэн охинтойгоо хүрцээрсэн таалагдсан болов уу гэж надад итгэж найдаж байна. Та бүхэн ажлын өндөр амжилт хүсье. Сайхан баярлцгаараа. Шинэ он шинэ жилийн баярын төргийа. Бидний санаачсан ажлыг ингэж олон нийтэд сурталчилж өгсөн гэж баярлалаа. Охиныхоо төлөө одооноос эрүүл мэндэд анхаарна. За ингээд Алтан сарнаа наадмын эрүүл мэндийн номинацад шалгарсандаа манай баг хамт олон маш их баяртай байна. Ингээд та бүхэнд бид юу хийдгээ танилцуулъя. Манай оюутлогын эрүүл мэндийн хэлтс бол ажилчдынхаа эрүүл мэнд сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор олон хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг. Энээс онцлоод бид нар бол ажилчдаа сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мөн шаардлагатай үед ажилчид болон тэдний гэр бүл сэтгэл зүйн зөвлөгөө авах юм зөвлөгөөний төвтэй хамтарч ажилладаг. Ажилтнын маань дийлэнх нь буюу 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эрчүүдээс бүрдсэн юм ажлын байр дээр нь манай ер нь Монгол эрчүүдийн нийгэм даяараа эрчүүд рүү хандсан тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах талаар ер нь бол ажлууд айгүй орхигдсон байдгийг бид нар анзаарсан учраас зөвхөн ажилчдынхаа эрүүл мэнд сайн сайхан байдал гэлтгүй нийгэм рүү хандсан юм эрчүүдээ 80 наслыг буюу ер нь бол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх тэдний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор юм 80 наслын хөтөлбөрийг бид нар ингээ хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 11 сарыг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар болдог. Яагаад гэвэл эрчүүд рүү хандсан контент, сургалт, мэдээлэл сурчлагаа айгүй цөөхөн байдаг болохоор тэгэхээр бид нэр ингээд олон нийтэд харилцах багтаагаа хамтраад ингээд нийт масс руу чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх контентууд, илүү олонний танил эрхтэйчүүд одоо тэ Монголд байгаа ийм хүмүүсээр мэдээлэл олгох, тэдний эрүүл амьдралын хэв маягийг дэмжих юм контентуудыг бүтээж тэрнгээрээ нийт эрчүүд рүү нөлөөлөх юм ажлуудыг ер нь жил бүр тогтмол энэ 11 сарыг бол онцолж явуулж хийж ирсэн.
Гэхдээ жилийн турш ер нь бол манай контент ингээд энэ мэдлэг мэдээлэл түгээх ажлууд маань бол явж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ ажлаа илүү доктортой жил болгон энэ өдрийг онцолж, энэ сарыг онцолж бол эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих нь манай энэ хөтөлбөрийн нөгөө урийн аваг нь бас хүмүүсэд айгүй хүрсэн шиг байгаа. Аава 80 наслын эрчүүдээ 80 наслыг гэдэг. Тэгээд энэ хөтөлбөр айл болох доктортой ингээд жил болгон цааш нь авч явнаа. Илүү өргөжүүлээд баяжуулаа. За сайн сураарай. За та харин бие бодоорой. Хамтдаа жаргалтай нийгмийг бүтээхийн тулд хүний эрхийг дээдлсэн, хүн бүрийн оролцоог эрхтэг шангасан, хүн бүр ялгарлан гадуурхалтаас хол байх нийгмийг бид нар бүтээх ёстой. Хүртээмжтэй нийгэм номинацид ямар төслүүд нэр дэвшиж байгааг хамтдаа танилцгаая. Тусгай хэрэгцээд хүмүүс зориулан Hand Pro компани хөгжүүлсэн виртуал дохионы хэлмэрч. Тэгш тусгал төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа Монголын сонсголгүй иргэдийн адилсаллыг бэхжүүлэх төсөл. Уг төслийн хүрээнд 21 аймгийн сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгийг оролцуулан томоохон судалгаа гүйцэтгэж Монголын анхны дохионы хэлний цахим талыг танилцуулжээ. Залуучуудын бизнес эрхлэлтийг идэвхжүүлж, гарааны бизнес эрхлэгчдэд тогтвортой хөгжлийн зорилтонд нийцсэн шийдлийг бий болгоход нь туслах зорилготой Kite хурцсуур хөтөлбөр. Тэд өөрсдийн хийж байгаа ажлаа үнэлүүлж, Stewardship Asia Center-аас тогтвортой байдлын шилдэг 25 төслийн нэгээр шалгараад байгаа юм. Нас үйс шашин шүтлэг, нийгмийн байдал, хаана хэрхэн амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр нийгмийн үйлчилгээг ямар нэгэн ялгарлан гадуурхалтгүйгээр тэгш хүртэх хэрэгтэй. Тэгш үйлчилгээ, тэгш оролцоог хангахын төлөө нийгэм дэгэрлэгээ түгэж чадсан ямар төсөл шилдэгэн шилдгээр тодорч Алтан сарнаа 2024 наадмын хүртээмжтэй нийгэм төрөлд ялалт байгуулсныг хамтдаа харцгаая. Сайн байцгаана уу? Алга цэнгүүрс байна. Шигтгэн мөнгөн гоёлтой, чидэр алтан багантай, орд сайхны нөргөөнд нь он салгидахын энэ хүмүүжид зас дийн цагаан орноосоо цанх хөрөг юугаан савсуулан цагаан сахал юугаан цантуулан байж 800-ны түүхтэй савслагт мөнгөн хөндийгөөр найр дууны төрлөخтэй орд харшичин зорсоор маралбог хөлөглөн алтан чаргандаан тогтон сууж магнаг цэнхэрүүдчийн үлгэр домгийг амлуулсаар хөөр баяр аз жаргал ирч хүчээр дүүрэн хүүхэд багцуудынхаа энэ сайхан өргөөнд нь хөндөд төвдийн өвгөн аав нь хөргцэн ирлээ. Алтан сарнаа наадмын хүртээмжтэй нийгэм номинацийн шилдгээр тодорсон Монгол улсын хамгийн анхны Монгол дохионы хэлний цахим тол бичиг төслийн багийн хамт олондоо хөндөд төвдийн өвгөн аав нь шилдэг усанд нь баяр хүргэж бэлэг өгөхөөр хүрсэн ирлээ. Баяр хүргье. За. За баяр хүргье хүүхдүүдээ. Цэцгийн багтаа өргөн барья. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргье. Баярлалаа та бүхэндээ хүрсэн. Одоо шагны гардуусан өвөө нь маш их баяртай байгаа шүү. Хорох газар олонтой ожихаа нэгтэй очир энэ хүрээд өвлийн хүн аав нь бордлоо. Бурдан сайхан хөлөг нэмний хөлс юу хатлаа. Баяртай хүүхдүүд нь баяраа сайхан тэмдэглээрэй. 2024 онд бид бүхэн 4 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаад өгнөж байна. Монгол улсын хэмжээнд анх удаа цахим тойл бичгийг гаргасанд талархаж байна. Олон хүн цахим тойл бичгийг ашиглаж нийтийн хүртээмж болгоосой гэж хүсэж байна. Өнөөдөр өвлийн өвгөө амаа нэрж бидэнд энэ сайхан бэлгийг гардуулсанд үнэхээр талархаж байна. Тэгж тусгал багийн хамт олон болон үзэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа. Манай ингээд 3 төсөл хэрэгжүүлдэг. 3 төсөл маань гурлаа онцлог, нэг нь орон нутагт, нэг нь ингээд манай сонсголгүй иргэдийн төлөөлөл, нэг төсөл маань болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудыг төлөөсөн. Ийм төслүүд байгаа. Тэгээ байгууллага бас онцлог байна. Тэгээ та бүгдийг бас сэтгэл гаргаад, зориод, энд ирсэнд хамгийн гол нь ажилтнуудаас хэлээг байсан. Тэгээд үнэхээр surprise, шок болж чадлаа. Маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Алтан сарнай наадмын хүртээмжтэй нийгмийн номинацид шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна. Манай хамт олонны юу идэх талаар танилццгаая. Финланд улсын гадаад харилцааны яамны санхүүжилтээр тэгш тусгал төрийн бус байгууллага Монголын сонсголгүй иргэдийн хэлний адислыг бэхжүүлэх төслийг 2021-с 2024 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийг Монголын сонсголгүй иргэдийн хэлний эрхийг бэхжүүлэх зорилготойгоор эхлүүлсэн юм. Монгол улсад дохионы хэл судлах нь нэн шаардлагатай учраас дохионы хэл шинжиллийн анхны бүрэн хэмжээний судалгааг хийсэн. Судалгааны өгөгдөл цуглуулгахдаа сонсголгүй иргэдийн өөрсдийн ярьж байгаа дохионы бичлэгийг хийсэн юм. Дохионы хэлний мэдээллийг олон нийтэд түгээж нийгмийн хандлага ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал зорилго байлаа. Бид 21 аймгаар явж сонсголгүй иргэдийн хэрэгэлдэг дохионы хэлний судалгааг хийхдээ гол нь Монгол дохионы хэл байна гэдгийг баталсан. Тайлбар хөрвүүлгийг дохионы хэлний хэлмэрчид хийж хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хэл шинжээчид хяналт шинжилгээ хийгээд монгол бичгийн хувилбарыг гаргасан. Энэ тойл бичгийг сонсголгүй хүүхэд, тэдний эцэг эх, багш сургууль хүмүүжүүлэгч, төрийн үйлчилгээний бүх ажилтан албан хаагчид ашиглаж байна. Цаашид Монгол дохионы хэлний цахим тойл бичгийг ашиглах талаар сонсголгүй иргэд төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдад заах хүсэлтэй байгаа. Энэ тойл бичиг олон зүйлийн суурь болсноос гадна Монгол дохионы хэлний хуулийн суурь судалгаа болсон байгаа. Төрийн байгууллагатай хамтран Монгол дохионы хэлний хуулийн ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих зорилготой. Мөн дохионы хэлний хэлмэрчдийг бэлтгэх сургалтанд ашиглах боломжтой юм а. Социал-демократ Монголын залуучуудын холбооноос 21 туудаага зохион байгуулсан Алтан сарнай наадам нийгмийн инновацийн шилдэг 5 төслөө инхүү тодрууллаа. Нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч хамтын үн цэнийг бүтээж буй эдгээр төслүүд цаашид улам өргөжин тэлж улам олон хүнд үр өгөөж өгнө гэдэгт бид итгэлтэй байна. Сүүдэрт гэрэлгийгээ нэмж тэгш боломж, тэгш хүртээмжийг хаана байгаагаас үл хамааран бидний гарт татгуулж сайн сайхан өөрчлөлтийг дагуулж байгаа эдгээр чимээгүй баатруудаараа дахин нэг удаа бахархцгаая. Сайн сайхан тэмүүлэх итгэл бол хамгийн том хүч. Хамтдаа ирээдүг гэрэлтүүлцгээе. Алтан сарнай 2024